За би залуу байхдаа хэрэгжилж исэн аргыг ээж нарт хэрэгтэй байж магадгүй гэж бодоод хэлхийг саналаа. За энэ бол гахааны өөх харуулахын тулд цөөхөн хэрчмийг тавьчлаа. За гахааны өөхийг хайлуулад за ингээд энэ цөөхөн хэрчмийг энэ дээр ингээд тавьчих хариулын жижигхэн тавьдаг. Ингээд тэгтээ цэвэрхэн зүсэж хэрэглэн шүү. Энэ яадаг вэ гэхээр ингээд цэвэрхэн зүсээд ингээд зөөлхөн ингээд хайлуулж эхлэхээр тос нь гарна. Тэгээ тосын цэвэрхэн сайн угаасан шидэнд хийгээд энийг хөхний толгоон дээр түрхэн. Хөхний толгой хагарсан үед ерөөсөө тэр дорн түрхэн гут өвчин болоод тэгтээ хөрвжээр түрхэн шүү. Халуун нарийн түрхэд бие төлчвэ. Тэгээд ерөөсөө хөхний толгой хагарсан найнагдаад өвчин болчихсон юм байлаа. Хамгийн гол нь цэвэрхэн шүү. Тосоо гаргаж авахыг цэвэрхэн гаргаж аваарай. Тэгвэл бол хагарсан юм дээр чинь бактери орж штэ. Тэрнээс гадна одоо энэ гахаан өөхийг сайхан жижигэлж хэрчээд жаахан ус хийгээд амтлаад чанчдаг. Тэгээ чанахлаар дээр нь тоснох өөд энэ өөгчин доороо ингээд үлдэнэ. Тэрийг сайхан хутгаад няцлаад тэгээд зөөлөн гал дээр шүү. Тэгээд түрхтэг саалаа уулгаад хэрэгэлдэг. Маш сайхан амттай болдог. Удаан хадгалж болдог хөрөгчин дотор хийчихлээр. Тэгээд гаргасан хойноо бас амталж болно хэрвээ та нарт нэмэх шаардлагатай байна гэвэл жоохон перц хийж болно. Одоо сонгон саримсаа жоохон нэмж болно. Тэгээд талхан дээр түрхэд итгэхэд их зүгээр байдаг. Гахаа махыг чанчаад дээр нь хөвж байгаа тосын битгий хаяар. Энэ бол шингэн саалаа гэсэн үг. Та бүхэн энийг хэрэгжилж болно.